Сайн байцгаана уу? Тархуул аймгийнхаа 36 мянган хүүхэд цаашлаад Монгол улсынхаа 1000 хүүхдийн дуу хоолой үзэл бодлыг илэрхийлэх гээд Тархуул аймгийн Од сургуулийн 12-ын Б ангийн сурагч Ануун Гомны би яг одоо төлөөлөөд үзэл бодлоо илэрхийлэх гээд энд сууж байна. За бидний 2 дахь гэр гэж нэрлэгддэг сургуулийн орчинд бидний доктортой хөгжлийн 6 дугаар зорилт болох унтны ус хэрэглээний ариун цэвэр чанартай ус хэрэглэх гэдэг их маш тамаар зөрчигдөж байгаа. За үүнийг аваад үзэх юм бол үүний нэгэн жишээ бол манай аймгийн дугаар сургуулийн 2300 сурагч дундаа ганцхан ус цэвэршүүлэгч 20хан ширхэг нээлттэй. Монгол улсын хэмжээнд 30 охин тутмын нийт 40 хөвгүүн тутамд 1-0 оногдох заалттай байдаг. Гэвч энэ ирэх зөрчигдөж байна. Бид нар энд дуу хоолойгоо хүргэхгүй бол цаашлаад энэ нь чанартай боловсрол цаашлаад бэлгийн замын халдварт өвчин гэх мэт зүйлс маш их хор нөлөөтэй. Магадгүй бид чимээгүй байгаад за яах вэ гэж өнгөрөөд зөрчигдөж байгаа эрхээ таньж чадахгүй бол цаашлаад бид нар чанартай боловсрол байтугай чанартай эрүүл мэнд амьдрах орчин нь хүртэл чанаргүй болж дуусна. Чанартай орчин бол чанартай боловсролын эхлэл юм шүү. Чанартай боловсрол гэж ярихаас өмнө бид нар эхлээд эрүүл мэндийн суралцах орчинтой шууд хамааралтай учраас заавал чанарын шаардлага хангасан орчинд бид нар суралцах хэрэгтэй юм аа. Таны сонголт мэргэн байх болтугай анхаарал хандуулсанд баярлалаа.